Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна. Хар цагаан нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлгийн зочноор Ган од буюу Гамбош хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт урьж ард суужаа та бүхэндээ баярлалаа. За нааша эрэхтэй бол бас нэлээд сая удлаа шүү дээ. Тий. Нэлээд хоцорж ирлээ. Юу болов? Ажил бас яг ороод хараад тэгээ нэгэн телевизэд таны цагийн тулгаад хэлсэн болохоор тий бас үзэгчдэд эфирийн хүндлээд бас нэг ус мүсээ бас сэтгүүлэхэд очсон чинь иймэрхүү маркер тий халтурдаад тэгээ замдаа бас тий таксины жолооч айгүй удаа явслаа шүү дээ. Та нарын асуултаас ч илүү асуултыг тэр юунд таксины жолооч хариуллаа шүү дээ. Урмацныхаа дугаарыг өгөөч юм өгөөч уулзъя гэж. Тий үгүй таны дугаарыг авъя танаас зүйлээ авъя гэж бодлоо ярьдаг байхгүй хүмүүс ирчүүд чинь тэгэл нэг сургууль дугаар л өгч тэгэл болоо гэдэг тий бас залгаж үзэж байна нөгөөдөг чинь тий өө тэр дугаар орчихсон байна шүү дээ гэл үзээ тий. За тэгэхээр бас маш олон одоо Монголын телевизүүд байдаг л тэгээд та бол нэлээд олон телевизэд ингээ янз бүрийн ярилцлагуудыг янз бүрийн сэдвүүдээр өгж ийсэн. Би тэгээд бас боддог байхгүй ерөөдөө л ингээ янз бүрийн хов живийн шинжтэй асуултууд танаас асуугаад байдаг. Би болохоор танаас арай гэгээлэг шал өөр талаас нь юм асуух гэдэг. Тэгэхээр яг миний мэдхийн одоо та бол одоо бүжигчин хүн, бүжигд эхлэеч гэж баг хэлж болно тийм ээ. Тэгээд миний мэдхийн одоо нэлээд дээр одоогоос баг 20 жилийн өмнө ч гэдэг юм уу та бол янз бүрийн мэрэгжлийн байгууллагад бүжигийн багш хийгээд явдаг санагдаад ах юм. Тий. Хоёр бол эртний танилуд юм байна шүү дээ тий. Яг би тэгэж бодож жоохон мундаг байж тээ бас чанаруудаар одоо гүн шариж өссөн байгаа шүү дээ. Тэгэхэд бол та бол ингээд бүжгийн багшаар энэ тийм тааралддаг ингээд явдаг байсныг би санаад байгаа. Тэгэхээр манай Вайсогч бас сайхан залуу шүү гэж. Тэр үеийг бас дурсамжаас хуваалцсан ш тийм ээ. Тэр үед одоо би хүүхдийн уран бүтээгтүүд юунд аялал гурийн мастер багш хийгээд тэгээ орон цагаар нь тэлмэн гэж хүүхдийн хамтлагт багшилдаг байсан. Тэдний чинь анх тэлмэн хамтлагч нь спорт уран бүтээлийн төвгээд одоогоор болохоор 93 дахь дунд сургууль гэж байдаг шүү дээ. Гоцоо ясны. Тэр чинь урд нь спорт уран бүтээлийн төв гэж байдаг. Хороолын эцэст нөгөө 78 дахь сургуулийн хажуудалд. Тэнд би бүжгийн багш байсан. Тэгээ бүжгийн багш байхдаа тэмцэнээс нөгөө 3 дахь ангийн охтууд 5 дахь ангийн жоохон бандраар анх нөгөө нэг бүжгийн хамтлаг босгосон байхгүй. Тэгээд тэмцэнээс би хүүхдийн уран бүтээгтүүд тэнд чинь багш нарын 5 дахь хурал болоод одоо уран бүтээлч багш нарын одоо хөдөлмөрийн багш нар одоо технологийн багш нарын би технологийн багшийн дэдийн хичнэгээр одоо технологийн багш анги төгссөн. Тэгээд тийм байсан болохоор намайг тэр нөгөө багш нарын тэр 5 дахь хурлын юунд би нэг үзэлтэн гаргаад тэр одоо амар 88 90 оны л ихэр шүү дээ. Тэгээд тэрийг гаргасан чинь тэн дээр би дандаа 18 одоо үндэстэй ясцны дандаа нөгөө Google-ний жижигэн малгаанууд хийсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг зүү ороосон нөгөө нэг зүү ороос ойдлууд юу натгамлууд хийгээд тэгээд тэнд төрүүлээд тэгээд намайг хүүхдийн урлан бүтээгт төвд чинь одоо тийм авьяаслаг багш нарыг бас авдаг ажилд зэрэнд орж байгаа гэд одоо нөгөө нэг ардын багш одоо энэ хүүхдийн урлан бүтээгдэхүүн захирал байсан шүү дээ. Монгол улсын одоо бас гавьяат ардын багш юм мундаг хүн байсан. Тэгээд зэрэнд орж багш манайд ажиллаж байсан урилга өгөөд тэгээд би спорт уран бүтээлийн төвөөс бүжгийн багшаас байлаад нөгөө юу руу ярьж байгаа байхгүй юу. Одоо бүжгийн багшаас байлаад аялал төвийн мастер багшаар ярьж байгаа. Тэгээд та бол бүжгийн багш байж байгаа. Би бүжгийн юу болоод цайлуулж болчихж байгаа юм уу? Үгүй ингэж яахгүй багшийн тэтгэг биш үү би юунд бүр дээр үед те одоо 80 оны үед би ичнэгээр явж байгаа төгссөн. Тэгээ тэрний дараа би улаудын соёлын дээдэд бас ичнэгээр суралцж ирсэн. Улаауд хотод амьдарч ирсэн байх те. Тэгээ улаудад бас би нэг интернет гэдэг нөгөө одоо хаалт үнч хүүхдүүдийн сургууль байдаг байхгүй. Тэнд би нөгөө нэг юу ягаад оюутнууд чинь бод ингээд нөгөө нэг юу чинь заавчны ичний чинь бол нэг одоо нэг сар одоо эхний нэг семестр тэгээд хавар нэг семестрийн 2 жилдээ 2 семестр л сурдаг штэ. Тэгээд очиход бол би Монголд очиж байгаа болохоор нөгөө одоо абшагт байрлал гэхээр айгүй хэцүү байхгүй оюутны байранд байрлал гэхдээ одоо бас л хүндрэлтэй те бас ингээд мөнгө төгрөгөөс өсвөлээр юу нь бол те тэг чин бас тодорхой хэмжээний бас нөгөө ичнийгийнхэн чин бол өөрсдийнхээ юугаар сурдаг байсан шүү дээ ичний чин. Тэгээд тийм болохоор би интернет санал өгөөд
би танаад ингээ бүжгийн чи өнгөө тавиа хүүхдийн хамтлаг болцоод өгөө бүжгийн өнгөө тавиад хувцсанд өнгөө аяад өгөө та нар ингээ тэгээ оронд нь би танаад байрлаа танаад хооллоо гэсэн чинь окей гэл тэгээд би тэдний гэсэн одоо бол ер нь бүжиглэн үз хуучны байна үз байлгүй үгүй ардын бүжиглэн одоо бол юу яаш тэ бас нөгөө тайцхаа бас би ер нь бас тайцхаа хийх гэж бодож байгаа. Одоо хийж байгаа юм. Үгүй одоо би ингээл нэг юунд явж ирээд тэгээд би одоо би чинь Тайланд руу явна шүү дээ. Тайланд яваад энэ доор чинь одоо бас нэг юуны сантимгийн асуудал байгаа шүү дээ. Тэрнийхээ асуудлыг зохицуулчаад тэгээд хурж ирээд Солонгос явах юм. Солонгост нэг одоо нэг юмлэг бас нэг гоо сайхны хаалгаа үнгүй хийгээд Монголд одоо тэдний төлөөний газар нэгдээд тэгээд нөгөө надаар нөгөө нэг одоо явахаар болсон тийм явахаар болж байгаа тийм тэгээд ирчээд би Америк нөгөө Лас Вегаст нөгөө нэг гэрээ хийсэн байгаа шүү дээ баар нь бүжиглэхээр багш чинь авъя гэд манай охтууд энэ жил очиж нэг охин очиж бүжиглээд 6 сар бүжиглээд 5 сард нь одоо $30,000 хийсэн байгаа тийм тэгээд тэр захирал нь би нэг бичлэгээ явуулсан чинь одоо багш чинь ламаар байна. Бүжиглж байгааг чинь бол таалагдсан. Багш чинь ламаар байна. Тэгээ би нэг хүүх гэдэг чинь сургаггүй байгаа шүү дээ. Тийм болоод одоо Солонгост бас хүүх хийлгчүүлдэ бас нэг харин тэр нэг Тайландд нөгөө хагалгаа хийлгчээд ирсний дараа бас ургаад байна гэдэг гисэн шүү дээ. Ургаж байгаа. Угаа энэ чинь эзэн ургана гэж хүлээж байгаа юм би энэ чинь айгүй жоох ургацсан байгаа. Одоо ер нь хэдэн харьцмаар өгөхөцөж. Одоо л тэгэл нэг жоох онгоо охтуудтай адилхан найлыг зүвж байгаа шүү дээ тийм. 08 левч. Сүүлийн үед бол телевизийн нэвтрүүлэг янз бүрийн сонин сэтгүүлээр их гарч байгаа тийм. Тэгээ хагалгаа хийлгээд ирсэн ч гэсэн эр хүн шинжээ алдаагүй байна гэдэг. Нэг телевизийн нэвтрүүлгээр гарч байхдаа жоохон алцаагаас утсан юм. Тийм нэг телевизийн нэг юуны нэг татан сэтгүүгээд тий тэрийг өөр яхав тий тэр нэр мөрн нүртэл ингээд тэр хамгийн гол нь шүү дээ нэг тэнд нэг бас телевизийн нэг оператор таалагдахгүй юу яах тэгээд бас тий жоохон хандраастай хайлтын гэсэн чинь тэр нөгөө зэрэгтэл чи 2 дугаар сувгаараа ойлгоод та нэр ингээд аргагүй ирэх хүн гэсэнтэй нэр алцаа суудсан байлээ гэдгийг ярьж байгаа аахгүй би бол 2 дугаар сумаар өөр сумаар бас ингэжсэн байхгүй да. Ер нь бол бас одоо нэг годомжинд явж байгаа чинь нэг эрэгтэй андуураад цүнхээ чи шүүрээ зогтвол бас эр хүний бас юм үзүүлнэс хэсэг нь надаас бол хүн айна гэхээс би хүнээс надаас хүн зохиол унгаач нь үстэй. Гүйгүй захад унгаач чадахгүй шүү дээ. Зүгээр над руу бол одоо юуны дээр байхтай адилхан хандлагууд бол аюу ундаг болсон шүү дээ. Одоо годомжинд явж байгаа чинь одоо жишээлбэл нэг хүмүүс шүү дээ. Аюу ундаг тийм эерэг байгаа байхгүй юу? Тий. Би бас нэг бас хотос зайд амьдарч байгаа болохоор ирж очих чинь талдаа нэг 15-20 мянга гардаг таксинд бол тэгээд нэг талдаа тэгж гарчаа шүү дээ. Тэгж ямар хотос зайд өгснээс нэр хаана амьдарч байна одоо? Тий. Юунд одоо бас зарлж болох юм уу болохгүй юм уу бас тийм айлд байгаа болохоор бас янз бүрийн залуучууд бас их хэрэгүүлээд эцэг. Үгүй тэнд бол тийм байхгүй. Тэнд бол намгүй майгүй 50 газар байхгүй. Тэгээд тийм хаусанд амьдарч байгаа гэж нэрээ сонссон юм байна. Тийм ээ тэнд яг санда таун гэдэг нэг байдیں۔ Тэнд байж байгаа байхгүй юу. Тэгээд айл байгаа л да. Тэгээд ирж очих чинь айгуу зайтай болохоор би нэг автобусанд тэтгэл гарсан болохоор нэг тэтгэврийн үнэлэхээр үнгүй явчихж байгаа. Тий автобусанд тэгээд автобусанд явах айгуу дуртай болцоо. Одоо бол ажиллаа бол өдөр бол би автобусаар л явж байгаас яа тийм би Монгол хүн би жирийн хүн. Тэгээд жирийн хүнийхээ амьдралаар байл та тий. Би урд нь бол яг хөө тэгэл дандаа таксиддаг байлаа гэж цааны ямар ч мөнгө хурааж амжаагүй. Одоо болохоор ингээд айгуу хэмнэлттэй юм билий ер нь. Одоо ер нь мөнгө хурааж байна. Хурааж эхэлж байгаа. Тий. Автобусанд ингээд таныг суугаа явахаар хүмүүс одоо шивэр авир гэж. Ороод ирэнгүүт чинь шууд одооны залуучуудад айгүй болгоцсон байлээ. Ороод ирэнгүүт шууд суудал тавиад өгнө. Тэгээд одооны автобус чинь бол одоо нийтийн тээврүүч аюу мундаг болсон байна. Дотроо цэвэрхэн болсон байна, тохилог болсон байна. Дээр нь кондукторууд нь бол аюу айс цайтай. Юун тэр дээр миний социализм үед сууж исэн. Одоо би оюутан байхдаа 10 жил байхдаа автобусаар явдаг байлаа шүү дээ. Социализм үед чинь тийм нийт юу такси макси чинь нэг тэд актер үйлчлэлтгүй тэр үед гэдэг чинь жоохон хүмүүс байлаа. Тийм болохоор чинь нэг тийм юу ядгүй дандаа автобусаар явдаг байсан шүү дээ. Тэгээд тэр үед кондукторууд одооны кондуктор хоёр ч газар тэнгэр шиг ялгаад олцсон бэ. Тэрийг одоо ингээд одоо нэг үе бол бас тэг цаг үе ч өөр болж тэг хүмүүсийн ойлголт сэтгүү бас их өөр болсон байна л да. Жоохон одоогоос 5 жилийн өмнө 10 жилийн өмнө 15 жилийн өмнө гэдэг юм уу те хүмүүсийн хандлага бол танилуул нэлээд тийм сөрөг маягаар
Гэхдээ надад бол анх хойшлоо нөгөө бүжгэлдэг байхт чинь би өөрөө бүжгэлдэг байх чинь бид чинь одоо нөгөө үйлчлэн салийн төв ордонд чинь бас нөгөө хараацаа гэдэг нөгөө барилгын салийн журндраа гэдэг чуулгад байсан байхгүй юу. Тэгээд тэнд ингээ бүжгэлдэг байхт чинь би чинь бүр төрийн концерт хүртэл гоцолж илаа шүү дээ тэр үед чинь. Одоо 70-80 хөгжимч байгаад би ингээ гоцолдог байлаа. Тэр үед чинь намайг нэг ардын бүж гэдэг байсан. Тэгээд янз бүрийн бүж гэдэг байсан. Тэр үед чинь тийм намайг мэддэггүй байсан. Тэгээд одоо нэг дөнгөж зах зээлд ороод нөгөө картын системэд ингээд орж ах чинь хамгийн анх чинь халуун дээр гараад тэгэл таарагдсан. Нөгөө чөлөө твлэр чинь тэр яриа гараас шар сарангуудаар. Гэтэ тэр би бас баярлалаа. Яг л сэтгүүлчд баярлж явдаг байхгүй юу. Намайг бас олонний танил болгосон учраас би өнөөдөр ингэж олонтойгоо амьдарч байгаа байхгүй юу. Хинч танихгүй нөгөө сургуу хүн байгаад нэг ажил гэрээ хоёрын хооронд явж байгаа тийм хүмүүс өндөө шүү дээ. Хэрвээ тийм байгаад тэгээд өнөөдөр ийм амьдралтай байсан бол өстой уучлаарай шүү дээ тий. Одоо хамгийн гол нь би хэсгийн олонний танил болсон болохоор шүү. Надад бол бас тэр чинь ашигтай тал гэж бас байна тий. Айгуу тэрийг бас өөрөө сэргэлэн болохоор бас ашигтай тал руу н оруулж байгаа. Өөрөө сэргэлэн болохоор тий. Үнэн тий. Тэрнээс биш одоо ингээд байр оронгүй ингээд одоо хамгийн гол нь би урд нь бол биш ингээд буудлуудаар амьдарч яах вэ шүү дээ. Байр орнгийн талаар нэг санаа зовдгүй байлаа шүү дээ. Буудлаас буудал тэгээд буудалд чинь би дандаа хүмүүс намайг мөнгөөр амьдардаг байх гэж бодсон. Үгүй шүү дээ. Энд чинь баартраар амьдардаг байсан баг. Яг бол би хүлээ авалт хийж өгөөл хүлээ авалтын тоглолт хүлээ авалтууд зохион байгуулаад шоу мен сэргэлэн зан ашиглалаа. Оронд нь тэнцэнээс орсон орлогын дөнгөөр би тэр буудалд нь одоо нэг онцлогийн дүнгээр суудаг байсан баартраар. Тийм болохоор надад айгүй тийм ашигтай байсан. Одоо би ингээ апресс хийлгээд хүрээд ирсэн чинь одоо тэгээд юунд одоо буудал байна гэхээр айгүй эрсдэлтэй ахуулаад байгаа байхгүй юу? Гэхдээ тухайн үед та тэгээд юу яах вэ? Хамгийн гол нь одоо өштэй болохгүй нь яг л тухайн үед шүү тийм ээ. Тэр үчин бодож санах юм байлаа шүү. Яг өнөөдрөөр амьдарч ялаа шүү. Маргаашыг боддоггүй тий. Тухайн үед л одоо нэг тансаг буудал та ингээд бааранд ороод тажихаа охтуудтай байгаа л өдөр нь хүлээ авалт зохион байгуулаад ингээд бодож санах юмгүй. Одоо хөксөрнө гэж мэдгүй ингээл явж байгаа. Хүмүүс одоо нэг хахаад өгөөд явж байгаа чинь би зүгээр тэнцээсэн зүгээр ингэсэн л юм байлаа шүү дээ. Тийм болохоор ингээд бүжгэлсээр байгаа л үдийн хөрлөө шүү дээ. Тэгтээ яг би тэтгэврт гарцсан. За энэ 100 тэтгэврт гарцсан. Ирээд одоо цахим үнэлгээ дээрээ бүгдийг нэмэгтэй болгуулад бүх юмудаа ингээд. Та ер нь хэдэн настайгаас авахуулаад эмэгтэй болсон юм бэ? Би бол ер нь л 10 жил байх чинь би нэг тийм маразны хөтэлдэг байсан шүү дээ. Эртэч биш, эмэгтэйч биш. Дандаа цахилгаантай юмнууд юм одоо нэг эртэч биш харсан тавч мовчтой юм. Гэхдээ эмэгтэйлэг талдаа. Тийм эмэгтэйлэг талдаа ер нь тийм байсан. Тэгээ 10 жилгээ ярьсан чинь нэг дээр бас нэг сонин дээр үлээ сэтгэл дээр өгсөн ярилцлах гэж орж ин л доо. 10 жил байхдаа оюутан байхдаа ангийнхаа банд нарт их дурладаг байсан гэдэг. Энэ анхны хайр одоо ямар залуу байсан бэ? Анхны харийг бас хэлж болохгүй. Хэлжлээ яа. Анхны харийг бол үгүй манай нэвтрүүлэг бол айгүй гой чөлөөтэй тийм арчсан. Үгүй бас тэр хүн чинь бас аваа хөвгттэй бас амьдрал тодорхой хэмжээний байр. Ээ тэр чинь одоо баг залуу жоохон явж байгаа байхгүй. Жоохны л үе юм чинь хамаагүй шүү дээ. Үгүй болохгүй дээ одоо аваа хөвгтөн баг ирээд нүр амаараа хийчих байх. Хардаа доо. Хитэн наснаас бас танд тийм мэдрэмж байгаа шүү дээ. Тий. Ингээл ухаан ороод ирэнгүүт хүнийг одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс та нэг өөрийнх нь өдөр харна шүү дээ. Хитэн наснаас одоо энэ талаа мэдсэн бэ? Гэхдээ ер нь тэгэл багасаа дөрөнгөдөл бод өөрийгөө бол мэдчихэл байсан л та. Тэгэхээр 11 12 хүү хитэн насны үе. Хүмүүсийн тодорхой бус байдалтай төрсэн хүн гэдэг чинь тэгээд тодорхой л бус байсан. Тэгээд одоо жишээл 10 жил 1 2 дугаар анги би 10 жил байсан байхгүй. Тэгэл 10 жилд ороод байжсэн чинь нөгөө эмчийн үзлэг болоод тэгэл тэнгуүч нөгөө нэг эмч чинь нөгөө багш шимтгэн байгаас тэгээд ийм биш тэгэнгүүт нөгөө багш нарын хүүхдүүдийн хажууд багш нарын дунд ярихаар чинь сургуулиар нэг юм болно үстэй. Тэгэл би 10 жилээс шилжиж байгаа байхгүй юу? Тий. 10 жилээс би 11 дугаар сургуулиар шилжээд 11 дээрээ бас нэг 2 3 жил болоод бас тэмцээн дахиад ярингууд би 24 рүү шилжээд 24-өөс 9 дугаар сургууль руу шилжээд 9-өөс 12 руу шилжээд 12-д 10 төгссөн байхгүй юу? Тэгээ бас хөргөнд хэдэн сургуулиуд ингээд амжиж байгаа байхгүй юу? Бас нэг хүмүүсийн жам хэл айгүй хэцүү шүү дээ. Тэгээ одоо нэг хинд чивтэй хэлээрээ гэдэг айгүй асуусан тий. Тэгээд тэр юунууд бол надад бол айгүй тийм бас эсрэгээр нөлөөлдөг байсан. Тэгэхээр юу яа л байгаа юм шиг чи юу вэ? Та шивэстэй юм шүү дээ. Тий. Хараад та шивэсээ чи харж байна. Энэ бол ирвэхээ бол юм байхгүй юу?
Эр зоригийн бэлэгдэл яа. Ирвэхээ юу? Ирвэхээ. Ирвэхээ үстэй зориг хиймэр дагуулна гэж мэдэн шүү дээ. Ирвэхээ үстэй агуулдаа ингээд байж захтай амар удаан агуулдаа байдаг шүү дээ. Бараг ингээд тий айгүй удаан агуулдаа байж байгаа. Ганцхан өдөр айгүй гоё өнгөтэй нисэл насвардаг юм. Өнгөтэй амт байхгүй юу? Тийм болохоор чи эр зориг өөрийнхөө хүсэл зоригийг хэмэр дагуулна. Тийм зориг хэмэр дагуулна. Хүсэл мөрөөдлийн төлөө цогтод тэмцэх. Эрэгтэй хүний хэрэглээд байх юм. Гүүгүү цогтод тэмцэх гэж үг шүү дээ. Хүн хинч гэсэн хүн мөрөөдлөө биелэхийн төлөө бас тэмцэж л гэсэн үг шүү дээ. Бүгдч ихгүй ярагдаад байна л да. Бүгдөө танилцуулна шүү дээ. Энэ болохоор 8 болохоор эмэгтэй хүнд айгүй ээлтэй байдаг байхгүй. Тэгээд энийг манай нэг зүйл мундаг найз чинь бас бэлтгэв. Энэ ч бол цаана нэг цалмаалтай, соронцтой. Энерги нэг. Тийм ба одоо би амины дархлаа айгүй суларч ирсэн. Тийм болохоор зүгээр л нэг төмөр хүчүндээ зүүн гэж байхгүй шүү. Тийм болохоор цаанаа юутай одоо өөрийнхөө дархлааг сайжруулж гин гэсэн үг байхгүй. Тэгээ юу яагаад байна л та нэг хэсэг сүүлийн үед ануг жоохон доош нь хийсэн шүү дээ. Ямар ануг? Дууч ануу, гала ануу. Гүг хүн биш гэдэг. Жоохон атаархаад байна үгүй. Гэхдээ би ануу бол жоохон хөөрхөн охин заяа. Ануу бол биш тийм ээ. Ануугийн насан дээр апрес гэж байх ёсгүй, мэс гэж байх ёсгүй. 50 гараад хүмүүс бол мэс тасал хийлгэж болно. Янз бүрээр ингээд одоо нүүр ан чинь юунуудаа юу нь би эргэтэнд янз бүрийн асуудал үүсэх тэрийг хүмүүс чинь бол 50 гар ануу л хөөрхөн охин шүү дээ. Тэр мэс тасал хийлгээд авах юм ерөөс шаардлага байхгүй шүү дээ тий. Тэгээд бас хүн бол мэс тасал бас мөрөөрөө хийлгэж болно. Гэхдээ алтууцны талаар бас нэг хөөрхөн худлаа ярьсан байгаа байхгүй тий. Зүрхэнтэй алтууц одоо хүнд одоо ингэ сенсацлалтай шүү дээ. Зүрхэнтэй алтууц гүйлгсэн гэхээр хүмүүс пүүх ямар юм яаж юм уу ингэж мэдгүй хүмүүсийг бас тэгээд тэднийг бол сонсоод эмчнэр одоо инээлдэж байгаа байхгүй тий. Алтууц гэдэг яг зинхнэр одоо сүүлийн үед байна шүү дээ. Алтууц гэдэг анх яриа гарсны дараа одоо ингээд арсны арс юуны завсаар махны завсаар ингээд сатуркаар тэгээд нэг алтууцаар ингээд хэрэлж алтууц гэж нэрлээд ингээд хэрэлж ингээд арснуудыг болчихгуудыг чангалдаг болчиход байгаа юм заа юу. Тэр бол шүү дээ алтууц биш. Алтууц гэдэг чинь зүгээр тариагаар хийдэг байхгүй юу? Ботокстай адилхан. Топ модель од гэрэлт хоёрыг нэлээд ойролцоо төстэй гэдэг. Мэдгүй асахгүй юу? Мэдгүй. Төстэй юм ерөөсөө нэг мэдгүй шүү дээ, байхгүй шүү дээ. Тэгээ од гэрэл чинь миний хажуу чинь залуу хүн тий. Надад чи 20. Та ч одоо хэдтэй лээ? Би одоо 58 таа шүү дээ. Эмэгтэй хүн асаа хэлдэг гэдэг шүү дээ. Ямар хамаатай миний хэд Монголда ярилж ил задгаа авах шүү. Бүх юм чинь. Тэгээ нэг хагалгаа хэлгээд ирсэн шүү дээ. Угаасаа одоо тэр хагалгааг бол хүн болгон мэдж байгаа ойлгомжтой тий. Тэгээ эмэгтэй хүн болсон анхныхаа шүнийг одоо хоёр өрөө байраар солино гэсэн байсан. Гүг хүмүүс бол мэдээж би бол шүү дээ анх бол ерөөсөө тийм юм яриаггүй шүү дээ. Анх зүгээр одоо нөгөө нэг дөнгөж ирсний дараа нөгөө эмнэлгүүд чинь шүү дээ би нөгөө тэтгэврт гараагүй байсан. Дөнгөж ирэнгүүтээ тэгээд эмнэлэг твэгтэл бөө мөнгө одоо ор хоногийн мөнгө тэгэл юуны мөнгө ингээл зөндөө мөнгө авдсан байна. Одоо их нялгч айгүй. Та чи энэ чинь дарин үнгүй өдөртөд явуулсан юм шүү. Гүг их нялгч анх намайг айгүй мөнгөөр авсан шүү дээ. Ор хоногийн тэгээд дүүрэг харгалзахгүй орж ирсэн гэл ингээл өшнө 300 мянгаар хэвцэн тэнцээ заа юу нэг 14 хоног хэвтгэж. Тэгээд яг тэр тэгж хэвцэн болохоор би нөгөө нэг бас гайхаад исэн байхгүй юу. Ягаад одоо ингэж н одоо хурдсэл тэтгэврт гарахгүй бол болохгүй маань гэд тэгээд тэтгэврээ өөрчлөлтөө тэтгэврээ бэлэн болгосон байхгүй юу. За. Тий. Гүг тэгээд түрүүний нөгөө асуулт. Ямар асуулт билээ? Эмэгтэй хүн болсон анхны шүнийг хоёр өрөө байраар солино. Тэр чинь бол ингэсэн байхгүй. Одоо нөгөө нэг юунууд одоо сайтууд ингэж надаас ярилцлага авна гэхээр би бол нэгэн тал айгүй хүндэр зардлаар хийлгээд тэгээд дээр нь би тэрнтэй чинь надад айгүй асуудалтай хүрэнгүүч нэмдгүүд мөнгөөр байсан болохоор би чинь ингээд дөнгөж хэвтэнгүүд л тэгээд сайтуудаас чинь би 250-аар ярилцлага сайт интернетүүд сайтууд би ингээд юунд 250-аар би ярилцлага өгчээсэн байхгүй юу. Тэгэхээр 250-аар би авсан үн чинь бүх асуултууд нь чөлөөтэй байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу тий. Тэгээд болохоор чинь би тэгээд нэг юм асуугаад таныг ингээд тэгсэн мэсэн гэдэг өөртөө санаанаас зохиод танаас одоо тийм асууж ирсэн. Одоо тэр эмчилгээний тэгээд хэлсэн юм уу? Тэрийг л тодорхойлж. Гүг ингээл ингэсэн баха би эмнэлэгт байсан. За нэг соёлол дээр хөвтчихсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь над дээр бас яг нэг гайгүй айлын банд дээр ирсэн байсан байхгүй юу. Эргээд үү? Эргэж намайг зөндөөл хүмүүс иргэсэн шүү дээ. Тэгээд яг тэр үеэр нь биш тийм ээ. Нөгөө бэлэгмаа гэдэг нэг юу байдаг шүү дээ. Монгол коммерцийн
За. Тий сурвалжлага өгч хүүхэн нэг найз хүүхэнтэйгээ хоёрт ярьсан байхаар нөгөө банд нар чинь тэр хоёрыг чинь сурвалжлагч гэж мэдэхгүй. Тэгээд ингээл юм ярьж бид нар зүгээр ингээд ярьж байгаа. Бид эдрийг ямар чимээгүй агилтай биш. Тэгээд тэгсэн чинь та одоо анхны шөнөгийг яах чинь мах чинь гэхээр би тоглоом ярихгүй. Өө яах вэ тэгэл нэг 3000 гарлаа. Яг үнэгүй яах нэг одгэрэл 3000 байдгийн гэлээ дотоод дах юу яах 3000 гарл юу яач гэж. Хүүе тэр чин таксины мөнгө штэ. Та ятгахтаа байргүй юм чин та ятгахтаа 2 нэг өрөө бол уучлаарай 2 өрөө л байхт болоо ш. Тэгэл 2 өрөө бариад л окей штэ. Захаас хүн авчирал танд 2 өрөө өгчөөс нэрэж тэгдэг юм уу? Нэрэж 3000 чин шууд 2 өрөө олгочихоо өө тэр тэгдэг ч юм ээгүй тоглоомор тэгжсэн байхгүй юу? Тэгэл 2 өрөө байр гэсэн боо би танд бол зүгээр 2 өрөө ингээл өгч ш. Тэгэл нөгөө гайгүй ажил өгчөд болохоор тэгж байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхээр би бас юм өмнөстэй мэдчихэж яахгүй амар юм ороод үрдэл бүсрээ юу 2 өрөө дахиад тайланд явах болоод одоо ч тэгээд хэлсэн байхгүй тий. Тэгээд тэгж ярьжсэн байхгүй. Тэгээд танд одоо яг жинхэнэ тийм санал ирүүл яах вэ? Үгүй ирсэн байна. Ирсэн байна. Тий. Одоо би 100 сая болчиход байгаа шүү дээ. Өө тийм үү? Тий. 100 сая болчиход. Би 100 саяг амсан хүмүүс хэлчихнэ байна. 4 байна. Тэгээд хараа хамгийн гол нь шүү дээ юу яаж байгаа байхгүй юу? Нөгөө тэгэж мөнгө олох уу эсвэл би нэг одоо би өөрийнхөө амьдралаар өрөөсөн юм гэдэг нэг зохиод биччихээ. Тэрнээсээ гадна 30 анги кино бас ингээд бичсэн байгаа шүү дээ. Хүн зөвдгөө өгөөд. Тий. Манай хамаад ингээд Мягмар сүр ингээд нэг одоо дээр үед Москвад айгаа мундаг сургууль төгссөн киноны дээд сургууль төгссөн. Тэгээд нэг одоо шүүмжлэгч ингээд нэг хүн байдаг шүү. Одоо шүүмжлэгчүүд айгаа хавар шүү дээ тий. Тэгээд одоо энэ Улаанбаатар Эрдэм аюу дээд сургуульд багш хэлдэг. Тэгээд тэр хүн надад зөвлөгөө өгөөд ингээд би бас зохиолоо бичсэн. Тэгээд тэрийг би 100 саяар зарсан дээр бичтээ. Гүгэл тэгээд та чинь нэг өөрийнхөө тухай амьдралаараа одоо кино зохиол хийсэн гэдэг. Тэгээд нөгөө гэрийнхэн чинь байр авч өгөхгүй бол би энийг одоо кино болгож гаргана гэрийнхнээс сүрдүүлээд байна шүү. Үгүй тэр чинь тийм сүрдүүлэх мөрдөд би дүүнерээс тийм нэг актер тийм шантажлахгүй шүү дээ. Манай дүүнер чинь намайг бас операцийн явахад аягүй мундаг тусалсан. Одоо бас ингээд тайлан малинаас цаашаа явахад бас зөх хэмжээний бас манай дүүнер чинь бас мөнгө өгч байгаа. Тийм болохоор би тэднийг шантажлах шаардлагагүй. Тэгээд урд нэг нэвтрүүлгээр орж явахдаа яг тэгж хэлсэн шүү дээ. Мөнгө авсан байсан уучлаа. Тийм. Танаагаас бол мөнгө аваагүй юм чинь ингээд чөлөөт яар бас арай ондоо. Та ингэж ялгаж ярьж болохгүй шүү дээ. Ялгаж шүү дээ. Мөнгө авсанд нь одоо эзэн даалгангуй яриад мөнгө өгөөгүүд нь ингээд зарим юм нууж хаагаад ингэж явахлаар чи ямар юм бэ? Тэгээд тэд нар ч бас тэгэл тэгэхээр тэгэхгүй гэл бас тиймэрхүү юмнууд байж шүү дээ. Тэгээд тэднийхэн дагууд ярьсан. Би одоо нэг шүд муудаа болохоор шүү дээ. Жаахан юм сони яриад ингээд сийгээд байгаа шүү. Зарим нэг үгийг хэлж чадахгүй. Тийм байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо юу гэдэг юм барууны орнууд ч гэдэг юм уу Америк ч гэдэг юм эсвэл одоо Европын орнууд бол бас одоо юу гэдэг юм иймэрхүү одоо чиг хандлагатай хүмүүс бол одоо эрх ашгаа хамгаалж тэгээ төрийн бас байгуулж тэ бас одоо гэрлэлтэй баталгаажуулдаг ч гэдэг юм уу иймэрхүү тал дээр үйл ажиллагаа явуулж манай Монголд ерөнхийдөө иймэрхүү залуучууд хэр байдаг юм? Манад бол ер нь дэлхийн нийтээр бол тухай дэлхийн нийтийнхээ юугаар шүү дээ статистикийн мэдээгээр манад бол тийм статистикийн мэдээ тийм актер чухал гаргасан байхгүй шүү дээ байгуулга. Та бол ерөнхийдөө би ерөнхийдөө мэдээд би ямар юу юм бэ? Бод юм ааш. Тэгээд мэдээ далаа лам биш. Дунд нь байсан хүн чинь. Уг дунд нь байх. Би нэг актер дунд нь байгаагүй шүү дээ. Би ерөөсө тэдний тухай нэг актер ярьдаггүй шүү дээ. Би зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг тий. Бус хүмүүсийн амьдрал надад ер нь хайдул ер нь хоорондоо бас уулздаг. Тэр дотроос би бас тодорхой хэмжээний хүрээний хүмүүстэй бас харьцдаг. Тэр дотор ч аягүй мундаг хүмүүс байдаг байхгүй. Боловсрол хүмүүс их үт юм. Амар боловсрол өндөртэй тийм. Би ер нь бүх давхрахыг бүгдийг таньна. Бүх давхрахтай. Одоо би ард түмний дунд ч гэсэн бүх давхрыг таньна шүү дээ. Бүр ингээд бүх давхрах. Та ер нь тэгээд хаяа нэг уулзаа суухаараа ийм хөдөлгөөний юм хэр ирдэг вэ? Гүгөө би одоо урд нь пиэштэй нэг апрес хэлхээс өмнө бол парти суугаад эдний нэг мисинг тэмцэн шүүгчээр суудаг байлаа шүү дээ. Одоо бол апрес хэлхснээс эртнээс хойш би ерөөсө харьцахгүй байгаа. Яг харьцахгүй. Одоо жишээл одоо би нэг тиймэрхүү залуутай явж ирэл нөхөр гэд харагдчихсан шүү дээ. Тий? Тийм болохоор ч би өөрөө ганцаараа л явж ирсэн. Нөхөр гэснээс нэг Америк залуу явуулсан байна. Бага. Тий ирж очил би харин 10 сард бас тэрний шуумаар явах. Тэр одоо жишээлбэл тэр нөгөө юу н цаад нөгөө тэр Лас Вегас байдаг Сабир гэд баар нь болохоор шүү дээ. Та өөрөө Америкт ирэх ёстой гэж байгаа юм. Тэр удаа Америк 6 сар л болсон. Бүжиглэхийн тий. Сарын хэл дээр.
сарын хэдээр нь мэдгүй шүү. Очиод үнийг тогтоож шүү. Бүжиглэх чадрыг харж иж үнийг тогтоодог байхгүй юу? Жохон эдийн сонирхолтой юу та? Би эдийн сонирхолтой байсан бол өнөөдөр чинь одоо дайсан ч юм уу, сандац ч юм уу одоо хаус тэгээд хүчнээ дээр байсан шүү. Хүчтэй машин цаашинт ингээд одоо бүр ингээд одоо юу та онгоц монгоцоор одоо нэг юу шиг одоо баячууд шиг одоо ингээд онгоц монгоцоор нисэж буугаад хоёрхоо онгоцоор ийм байна үү эдийн шуналтай. Эмэгтэй хүний бас нэг одоо би яасан хүч эдийн шунал надад байхгүй. Гэхдээ та ярилцлаган дээр дэгцсэн байсан шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний хүүхдээ одоо эс хоромсон байгаа гэсэн тийм. Дээрээс нь одоо боломжийн оюуны болон одоо эд материалын чадвартай аав нь олчих юм бол би одоо хүүхдүүдээ гармаараа нэгдсэн байсан шүү дээ. Гэхдээ угаасаа би байргүй юм чинь тэр хоёр хүүхдээ байлаа гэсэн би хоёр хүүхдээ хаана байх юм би айлаар ингэ цэрээ явж явах үгүй шүү дээ. Онгоц цадуулаг багчгүй яасан хүүхд мөн байр маятай болж хүн эдийн шуналтай байсан бол би одоо өнөөдөр чинь хэдэн давхар 10 давхар буудалтай ингэ амар гар явж байгаа шүү дээ. Тийм үү? Танд одоо тэгээ 100 саяар нөх хүмүүс болоод очрлол байж байгаа юм шүү дээ. Гүг байд очод одоо ах чи юу ах ер нь зүгээр тийм санал тавьсан хүмүүс бол байгаа. Тэгтээ би бол өнөөдөр ямар төлөвлөгөөний аврал биелүүлж байгаа биш би яхаараа нэг өөрийнхөө биеийг яая гэж ах чи юу энэ тэр хүмүүс тэр бэлгийн хайцсан тэрэнд нэг яарад байх юм байхгүй шүү. Хамгийн гол нь онгон байх тусам үнэтэй байхгүй юу? Тийм биз дээ. Хүүхчээ оройлоо шүү дээ одоо. Хүүе тэртээ дөргөө би одоо 58 таа өнөөдөр би дөнгөж амьдралд хөлөө олох гэж чинь тийм болохоор чинь одоо нэг дөнгөж юм аа. Юу 18 гэсэн үг юм байна шүү дээ. 14-т хүүхдийн сар байгаа юм чинь би 14 58 хоёрыг дундуур нь тавьчаар хэд байна. Тэгэл окей л үстэй. Тэгэд онгоо гэхээр хортол гэсэн үг үстэй бараг. Чи би харин танаас нэг асуух гэдэг юм л да. Одоо юу гэдэг одоо ингээ та хүүсээ солиуллаа тийм ээ. Одоо мисцалт орлоо. Энийний зардал гэж ер нь хичнээн дүр болов. Тэр бол тэгэл асуулсан баг тийм. Гүйгүй тэр бол нэг сонирн биш шүү дээ. Та нэг багцаа гэлтэй хит тавьцаа. Бас сонирн биш дээ ягаад ч юм. Гэхдээ миний ч юм бол яг секс change гэхээр тэдэнд дүр гэж байгаа. Дээр нь тэнцэж өндгөвч тавих. Тэгээд дээр нь тэнцэж тусдаа суулгах ингэж тусдаа тарифтай. Одоо ингээл оюун эмчтэр их чинь би нэг хамраа хэлгсэн шүү дээ үнгөө тий оюумч намайг эвэнттэй хэлсэн чинь хамар гэдэг чинь одоо ингээд нэг ихэд хөндлөн тавихад тэдэнд өөрөг одоо угалзын янзлахад тэдэнд өөрөг энэ уртлын янзлахад тэдэнд өөрөг гэдэг бүгд ингээд бүний ганцхан хамарчанд гүн өчнөө тарифтай юм бэлээ тий таарн сүүлийн үе жоохон мэралаад байна уу давхар ирүүмээр суугаад тий таргалж байгаа санаа зовж байна. Гэхдээ хамгийн гол санаа зовоод байх юм байхгүй шүү хамгийн гол нь жаах ингээд наас ингээд байхаар байшаа тийм ээ. Хитрхи турангаа болохоор айгуу тийм хамаг айс унжиж штэ. Тодорхой хэмжээний бас магшилтай авар нүдэнд дулаах харагдах байхгүй юу? Одоо ингээд гудамжаар нэг сайхан залуу малуу өнгөрүүл эргэж харна нэс та. Үгүй юу. Би зүгээр одоо нэг одоо чиний нэг гартаа ийсэн биш. Үгүй юм байхгүй юу? Би 10 сараас өмнө биш үү хамарт мисцас дэлгээс өмнө бол биш үү би хардаг байсан. Тэр үеч өвчтэй байсан болохоор бас нэг өвчнээ яа гэж биш тийм ээ. Апресны дараагийн хүндрэлүүд байгаа шүү. Гэнийга яа гэж би юу тийм хүн харах маа. Одоо ч гэсэн надад ингээд засад айгу ингээд сандгийн асуудалтай байх би ингээд юу илүү тийм харах бай тий. Гэхдээ нэг хамар дотор ч нэстэ дурлах хэрэгтэй гэж байдаг юм байна. Энэ хамар дээр. Тэгэл 10 сард би ингээд нэг хамар хийлгцэн чинь л за одоо нэг эр хүн рүү харахаар биш тийм одоо энэ прожекторын гэрлийг харж байгаа юм шиг энэ камерыг харж чиний наад нэг барьсан цаасыг чинь харж байгаа юм шиг чиний наад хамтны товчийг харж байгаа юм шиг ийм л болцсон байхгүй ямар тийм юугүй мэдрэмжгүй юу үгүй мэдрэмжгүй гэхэд арай биш ер нь тэгтээ нэг тийм сонирн болцсон. Шинэ сайхан залуу сонирхтгүй болсон гэсэн үг үү? Үгүй сонирхгүй байх нь одоо хайшийн. Одоо бол онгон цоолоо бэлгийн хайцанд орчвол бас нэг өөрчлөлт магадгүй тий. Тэрнээс биш одоо би бол ерөөсөө тэр талаар ерөөсөө бодохгүй байгаа шүү дээ. Айгуу сайн. Энэ юу н одоо тим юм уу? Онгон багтаа охтоо тим байд юм уу? Урд нь тийм байсан уу? Урд нь байсан мэт. Тийм урд нь бол нэг сайхан залуу өнгөрөхөд эргэж харддаг байсан. Хардгүй яах юм бэ? Урд нь бод 1000 байсан юм чинь. Тийм 1000 байсан юм чинь яста урд амьдрал бүх юм үтсэн болохоор одоо бол нэг би миний хувьд одоо л штэ ингээд жинхэнэ одоо ийм амьдралаар амьдарч байгаа болохоор ингээд нэг нөхөртэй болоод тий ингээд нэг тогтсон амьдралтай болоод ингээд одоо өөр хүүхдүүрүүлэл ингээд нэг амар зэмэр чимээгүй хүн шиг амьдармаар байгаа байхгүй юу. Дахиад нөгөө хувийн амьдрал руу ч л орох гэдэг юм л да. За орооч. Та ч нэг хэсэг одоо Америк залуутайгаа суухгүй тий Монгол залуучууд уг нь одоо Монгол залуутайгаа суугаад сайхан хүүхд гаргал сайхан 50 амьдрмаар байна гэдээсээ одоо тэгээ юу надад суух юм уу?
чи надад цуух юм. Сууя гэсэн хүмүүс оочлоод байгаад байгаа. За үгүй тэр чин зүгээр харьцаанд орё л гэсэн хүмүүс байгаа болохоос биш. Одоо нууц хамрын хэмжээнд би одоо нууц хамраг болох гэж би апресс хийлгсэн болж байна үгүй шүү дээ. Би сайхан яг одоо хүний жаргалын хамгийн гоё жаргал одоо юу гэр бүлийн жаргал ахгүй гэр бүлийн жаргал одоо доороос эмэгтэй хүн бол төрсний наадан сармастай төрүүлээд одоо ингээд наадан сармастай хүн төрүүлээгүй хүүхнүүдийн салхин дагуур гарахаас хүн шижиг хүрдэг гэж байгаа шээ. Тэрнтэй адилхан би чинь бас нэр нөхөртэй болоод цайгийн чанаар хоолыг хийгээд те ингээд нүгүр хүүхтэй хараад нэг тийм гэр бүлийн жаргал идэх гэж би апрессанд орсон болохоос биш хин нэгний нэг одоо төрөвчний нэг болон твдэх гэж би юу яагаагүй шүү дээ. Одоо Монгол бас яшаа сарлаж ойлгох хэрэгтэй. Тантай одоо гэрлээ гэсэн тийм хүн ер нь байна уу? Байхгүй. Одоо жишээл танаа ах чинь үгүй тийм ээ. Одоо би танаа ахтай ч холбогдчихлоо шүү дээ. Тэгэхэд чамаг хэн блэ? Баясаа. За баясаа тэгэхээр хөөе баясаа нөгөө танаа ах чинь нөгөө нэг амбууштай. Явдад дахин хилээч гэл ингээл одоо Монгол хүний биш тийм ээ гэр бүлийн уламжлал одоо гэр ахуй уламжлал гэж нэг уламжлал эцгийн эхийн эрхт ёс гэдэг ингээ байна шүү дээ тий одоо ингээ манай заншиж айгүй мундаг штэ нөгөө пенсион гэж уучлаарай штэ Монголоос л гарсан байхгүй юу тэгээд тэр уламжлалын дагуу гэхээр Монгол хүн надад суухгүй байна. Тэгэхээр тантай ганцаараа ингээд гомхаад одоо нэг хин нэгний төрөчний зайн таны тавьж байгаа шаардлага чинь бас өндөр байгаа байхгүй. Тодорхой хэмжээний эдийн засгийн чадвартай хүн надад суух хэрэгтэй гэдэг. Би суух ястай гэж хэлээгүй шүү. Уучлаарай тань байгаараа. Үгүй. Тэгэхдээ би одоо ингэж нэг таны юу юм бэ? Одоо намайг өшөө сонирхож байгаа хүмүүс нээш тий. Яг миний насны хүмүүс ерөөсөө сонирхгүй байгаа байхгүй юу? Тэгээд ямар насны сонирхож байна? Намайг сонирхож байгаа хүмүүс нь одоо ингээд 30-аас 40 насных. Заасаа ерөөсөө ингээд одоо 45-аас доош насны бүх одоо 18-аас дээш ингээд одоо дандаа нэг бацаанууд сонирхоод би тэрэн дээр айгүй сонирхолтой байсан. Би надад ядаргаатай байсан шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд юу юм бэ? Одоо монголчууд ямар төлөвлөгөө өгч байна? Одоо монголчууд бол одоо 2 сая 800 иргэн тий. За ер нь баг 8 настай болчихс 80 настай бол бүгдээр таныг мэддэг таньдаг болсон шүү дээ. Таньдаг тий. Тэгэхээр бол та монгол хүнтэй суугаад масан бэрхшээлтэй болчихжээ. Таныг таньдгүй хүн тий. Таныг хүүсээ солиулс гэдгийг мэдхгүй гадаад бол мэдхгүй шүү дээ. Одоо шууд та хилэндээс галахлаад бол таныг бол шууд эмгтэй хүн байл гэж харна шүү дээ. Тий. Тэгэхээр та гадаад хүнтэй суух бас боломж байж болох юм тий. Тий байгаа. Харин тэр ичл яриад байгаа байхгүй. Тэгээд би угаасаа Америк залуу байгаа сте. Байгаа 14 5 жил болсон хүн байгаас надад Монголд ингээ уул уурхаад нэг хүн байна тийм. Тэгтээ би хамгийн гол нь штэ би миний юу тэр надаас 45 таа. Хамгийн гол нь штэ би бол тийм ээ. Арай ч апресс хийлгэж ирчээд заа юу. Би бас нэг 2 жилдээ болчих юм гэж баймар байсан. Симптомэр биш. Бас нэг өөрийн гэсэн тий. Одоо ингээд нэг бас юу ямар байна. Одоо ингээд бүжиглэмээр байна тий. Шууд гэр бүл зохиочмооргүй шүү дээ. Тий шүү дээ. Одоо тэгэл шууд нэг төлөвлөгөөний орон биелүүлэх юм шиг тас гэдлээ 4 ханы хооронд ингээд хүүхдийн ус ачаад сумааргүй шүү дээ тий. Тэгээ одоо таа чи аюу гой 50 мамир нэг чи одоо дахиад ингээ бүжиглээ Америк авчихар чи хизээд нь 50. Гэхдээ тэгжэл нэг юмны нүдэнд өртөө шүү дээ. Ойлгож байна. Чи одоо ямар дэлгүүрээс бараа авах гэж байгаа юм би нэг дэлгүүрт ороод нэг залуу худалдаад авах гэж байгаа юм шиг бити тийм юм ярил л та. Гэхдээ одоо нэг худлаа юунууд одоо байна шүү дээ. Одоо Монголд зөндөө залуучууд байна шүү дээ. Чи одоо хамт амьдрын. Тэгээ батлууллаа юу тэр. Би нэг хамтран амьдрч хэмжээнд би байгаад яг урдлын амьдралд би өчнөө залуучтай хамтран амьдрч байсан. Уучлаарай. Миний амьдрал юу хайц юу. Таны амьдрал дээр нь хичнээн залуу. Зөндөө шүү дээ. Таан бүр ингээд алдагдчихсан. Тийм үү. Та одоо Монголын одоо ингээд урлаг соёлын оддуудаас ер нь сонирхдаг залуу байгаа юу? Байхгүй шүү дээ. Хотлоо яриад байгаа. Гэхдээ байлаа гэд яах юм? Байсан байгаад яах юм? Гэхдээ хин ямар хамаатай? Тэг хин хамаагүй шүү дээ. Хамаатай шүү дээ. Та өөрөө ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хин гэдэг барах уу гэд. Гэхдээ би бол зүгээр тэрний чинь ирсэн байхгүй намайг сурвалжлагч надаас асуухтай шүү дээ. Таны нүдэнд хин таалагддвэ гэсэн асуултан дээр би хариулт өгсөн болохоос биш. Одоо таны улс төрөөс юм бэ, спортоос юм бэ, урлагаас юм бэ гэхэд хүн чинь бас тий та нар гэсэн одоо урлагаас тэр юмхтэй айл юмхтэйгээ та нар бас нэг харахын тавилан багаас хасахын тавилан байхгүйгээр бас нэг нэрлэнэ дээ тий. Нэрлэн үстэй тий. Тэрнтэй адилхан би бас нэг бас хүн нэрлж болно л дээ. Би амьд хүн юм чинь би бас нүдэ баясгаж штэ. Хүн бас дэлгүүрт ороод
одоо хувц авахгүй гэсэн бас бие байсгаад нүдэ байсгаад гоё хувц мууцж хөл мүлээ байсгаад гоё хучлаж хүмүүсэд тайлаад ингэ чинь би бас өмсөж буцаад кайф авчаал гараад ирж байна. Тийм би гутлаа хүлээд юу яаж штэ байсгаж जैन хувц хараад бие байсгаж जैन. Тэрэндээ адилхан би бас өөрийнхөө нүдийг байсгахын тулд чинь бас хоёрдугаар цувгаа бас ажиллуулах хэрэгтэй штэ. Тэгээд тэнд нэг сайхан залуу тэгээ байж ахт би одоо бархуу айгуу сайхан залуу гээл дээ. Жишээл одоо тэрний тачаангуу уруул гээл тэрний юу одоо баяр хуучин гişүүн байсан нөгөө ерөнхийсэд байсан. Тэгээ сэтгэл гжигдэм харц марц гээл ингээд би зөндөл юм хэлсэн би одоо жигүр грандын Батбаяр чинь стил имиж нь айгуу мундаг хүн гээл дээ. Иймэрхүү ингээд хүн өөрийнхөө нүдэнд харсан юм аас хэлж болно шүү дээ. Тэрийг тэрний чинь бол хоёрдугаар цугаар хүн ойлгож байгаа. Амьдралдаа эмэгтэй хүнийг тийм сонирхлын нүдээр харж ирсэн үү? Яагаад? Үгүй угаасаа төрөлхөөс л юм чинь. Төрөлхөөс л эмэгтэй хүн сэтгэхгүй байгаа шүү дээ, тийм. Сэтгэхгүй гэдэг чинь таранс байхгүй юу? Уучлаарай заа юу. Би ч одоо өөр хүн шүү дээ. Хүсийн тодорхой бас байдал төрсэн хүн шүү дээ. Тийм болохоор чинь би тэрийг чинь цэвэрхэн хэлээд шүү дээ. Ойлгож байна уу? Тийм болохоор би одоо өөрийгөө тодорхой бус байсан шүү дээ. Одоо тодорхой болсон тий. Одоо анхны хайр нь одоо ингээ яг жинхэнэ эмэгтэй болсон анхны хайр нь хин ирэх юм мэдэхгүй шүү дээ. Одоо би тэрэн дээр чинь лаад үзгэлсэн байх цаан ч байх юм билүү. Одоо 70-80 гарсан үгүн ч байх юм билүү. Одоо эдгээр дунд насны залууч байх юм билүү мэдэхгүй шүү дээ. Би тэрийг бол мэдэхгүй. Чи ч гэсэн анхны дурлал чинь чамд хэлж ирээгүй хэлж ирээ үсттэй. Тэгээд тэрнтэй л адилхан шүү дээ. Чи тэрэнд дурал гэд ингээ цаанаас захиалга өгч юм шиг ирээгүй үсттэй. Тэгээд тэрнтэй адилхан би одоо мэдэхгүй шүү дээ. Одоо би ингээд миний би ингээ гайгүй болоод тэгэл дээр нь би ингээл хөх мөх хийлгээл царай зүс ороод ингээл удамжаар гунгаж гангаж алхаад явж явах юм уу одоо энэ тэнд очиж бүжиглээд байж явах тий одоо ингээд бас над дээр ямар харц уусаад одоо 2 дугаар 3 дугаар сумаар одоо ингээд би бас хэм ингээд дурлах юм би тэрийг хэлж мэдгүй тий таашгүй тэгээ дээрэн дээр чинь би бас анх энтэй бас анхны шөнийн өнгөрөхийг би бас мэдгүй тэрэн дээр мөнгөтэй байх юм өмгүй байх юм тэр сонирн биш хүн хүчтэй дурлсан тохиолдолд биш тий хамтран амьдрахын хэмжээнд хүн байснаас тэрэнгүүгээр байж чадахгүй тохиолдолд хүн гэрлэх ёстой байхгүй юу? Тэрэнгүүгээр л ганцхан одоо дорж юм уу тийм ээ? Одоо Чингис юм уу тэрэнгүүгээр байхгүй тохиолдолд одоо байж чадахгүй тохиолдолд хүн гэрлэх ёстой гэж байгаа шүү дээ. Тэрнээс биш зүгээр л нэг хамт амьдрна гэвэл тэр бол гэрлэлт биш шүү дээ. Тий. Тэгээ тэр амьдралыг би одоо үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоохондоо би нэг актер нүд ам тусаад тэг би нуур зунах гад исэн одоо юм алга. Яг л би одоо ингээд бас яахан асуудалтай байгаа болохоор хүн рүү тэгж дуурлах хэмжээнд би харж чадахгүй байна. Тий. За нэвтрүүлэг ерөнхийдөө дуусгах гэж байгаа. Нэвтрүүлгийн төгсгөлд бас таныг эмэгтэй хүнтэй дотносч ийсэн үү гэсэн нэг асуултаар нэвтрүүлэг өндөрлөө. Эмэгтэй хүнтэй дотносохоор биш лесби олчихно үстэй. Одоо тийм лесби одоо хүмүүсээ солиулдаг байх та. Нэг удаа ч гэсэн тийм тохиолдол байхгүй. Байвал одоо тэгэл одоо гараал ирнэ үстэй. Харин одоо ингээд нөгөө одоо ийм болцсон байхад биш бас эмэгтэйчүүд намайг сонирхоод байна. Тэгээд одоо тийм одоо сонирхолтой эмэгтэйчүүд байдаг шүү дээ тий. Тэгээд ингээд одоо анган цаалгаас өмнө бас та янз бүрийн үзэх хэрэгтэй гэдэг айгүй тийм саналууд бас надад ирсэн. Тэгээд би юу эх хүнийг үзэг байж зүйлийг үзнэ. Гэхдээ байж болно шүү дээ тий. Гоё ингээд байж бас болно шүү дээ. Тийм болохгүй юм байхгүй шүү дээ. Тийм болчих юм бол та хүүсээ солиулсны шаардлага байхгүй болчихлоо. Тийм. Гэхдээ хороогийн бүх жаргалыг эдэлжил байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол зах тухаасан тий. Тэгээ бас тийм хэмжээнд дуурлах нь үгүй юу бас хүн өөрөөр бас хэмжүүрээр үзэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээ. Хүний амьдрал байдаг л асуудал шүү дээ. Тэрийг нэг актер хүн дээр хүлээж авч болохгүй шүү. Чи ч гэсэн эртөө үнэ сонирхсан чинь билүү хин мэдлээ. Чиний амьдрал тийм бол байхгүй л дээ. Чи ам дээр байхгүй цаагаараа байгаа чинь билүү бидэхгүй шүү дээ. Хэлж мэдгүй тий. Хүний нууц бол хүн дотор л байдаг байхгүй тий. Таних бол ил байгаа тий. За тэгээд ямар ч бас манай харц цагаан нэвтрүүлэгт хүрэлцэн ирж бас сонирхолтой ярилцлага өгсөн баярлалаа. Тэгээд таны одоо цаашдын одоо тий эмэгтэй хүний амьдралд хамгийн сайн хаад жаргал өгсөе. Баярлалаа. Гэхдээ харц цагаан нэвтрүүлэг гэдэг хараа цагаан юм ерөөсөө асуусангүй шүү. Айгүй цугнаа одоо тэгээд харан төрөм гэлчих юм а тий. Тий бүх телевизийн сонирхлууд ер нь тийм байдаг юм шиг байна. За тэгээд энэ харц цагаан нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсан та хоёртаа баярлалаа. Танай телевизийн хамт олон цаашдаа ажилтнууд амжилт хүсье. За баярлалаа.